Баярын өдрүүдэд орон нутгийн чиглэг хавц замын ачаалал нэмэгдэх хандлагатай болдог. Иргэд жолооч нар орон нутг руу зорчихдоо цаг агаар урьдчилсан мэдээ үзэж автомашины бүрэн бүтэн байдлыг сайдрах хангаж замд гарахыг анхааруулж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд цагийн менежментийн хяналт шалгалтыг явуулж байна. Улсын хэмжээнд 1,136 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнийг 615 мянга орчмод буюу талаас илүү хэсэг нь нийслэл хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх статистик мэдээлэл байна. Харин сүүлийн өдрүүдэд нийслэлээс хөдөө орон нутгаас нийслэлийг чиглэх иргэдийн урсгал эрчимтэй нэмэгдэж байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Тиймээс ч орон нутгийн замд зорчиж байгаа иргэд нэн тэргуунд тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах шаардлагатайг санууллаа. Ингэснээр учирч болзошгүй осол гэмтлээс өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаа аюулд өртгөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд цагийн менежментийн хяналт шалгалтыг явуулж эхлээд байна. Хөдөө орон нутгаас нийслэл хот руу зорж байгаа. За нийслэл хотоос хөдөө орон нутг руу зорж байгаа иргэд маань тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. За мөн одоо зорчигчтой аюулгүй байдлыг хангаж бүсийн зөвлөх, хүүхдийг аюулгүй тээвэрлэх, зорьсон газар руу одоо яаралгүйгээр тайван явах. За орон нутгийн замд гарч байгаа ословоор дуудлага мэдээллийн гол шалтгаан нь хурд хэтрүүлэх. За зам орчныхоо нөхцлөд хурдаа зүд төхрүүлж яваагүй. За хоригдсон нөхцлөд гүйцэтгүүлэх үйлдэл хийдэг. За мөн одоо цагдаагийн хяналт шалгалт байхгүй гэдгээр архиструулах хундагын зүйл хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаа. Зөрчлөө цагдаагийн байгууллагууд үртгэж байгаа. За цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн замд бол цагийн менежментийн хяналт шалгалтыг бол эхлүүлсэн явж байгаа. Тэгэхээр ер нь бол тухайн орон нутгаас нийслэл хот руу зорж байгаа. За нийслэл хотоос хөдөө орон нутг руу явж байгаа хөдөлгөөндөр бол цагийн менежментээр бол хяналтыг тавьж ажиллаж байна. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийн өөр нэг хүчин зүйл нь архи согтууруулахундаа хэрэгэлсэн үед замын хөдөлгөөнд оролцсноос үүдэлтэй болохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Тиймээс согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг хатуу санууллаа.